Хүүхдүүдээ агшин та нарт нэг онцлог таална. Сайн бодоод хариулаарай заяа. Эрхийн чинээ битэй, эрхэм дөрвөн нэртэй тэр юу вэ? Тэр бол шагаа. За шагаа юм байна тийм үү? За шагааны дөрвөн талыг нэрлэе. За эрхийн чинээ биетэй юм байна те. Тэгээ эрхэм дөрвөн нэртэй гэдэг нь шагаа яах нь вэ? Шагааны дөрвөн тал нь нэртэй юм байна. За сайн сонсож байгаа. Ямар нэртэй гэдэг юм болоо шагаа нь? Морь, хэмээ, хон, ямаа гэдэг юм биш тийм ээ? За гарч гараач. Юу вэ? Морь. За морь буусан тал нь ямар шүүхэн хэлбэртэй байдаг гэлээ? Дуун дугуйд үстэй. За энэ шагаан нэг дотор морь аль нь юм болоо? Хайрхно. Нэг, хоёр. За та нар яг таньсан морийг дуун дугуйд үссэн хэлбэртэй юм байна те? За. Энэ яа юм бэ? Хэмээ. За тэмээ болсон шагаа хаана вэ? Ой нэртэй те тэмээ болсон шагаа нэртэй байна. За тэмээ яг таньсан бай та нар? Амтай энэ ямар вэ? Энэ талдаа нэг морин эвэртэй юм шиг байна те. Тэгвэл яах нь вэ? Тэмээ гэж таних нь энэ шагаагаа. Энэ ямар юм бэ? Энэ ямар юм бэ? Хон. За хон буусан шагаа хаана вэ? За гурван байна. Нэг, хоёр, гурван байна. За тэгвэл хон буусан шагаагаа хоёр ийм эвэртэйгээр нь таних нь байна тийм? За одоо ямар За ямаа үгүй. Ямаа буусан шагаа ямар байна нэ? Ямар байж гинэ? Хэдхэн байна вэ? Дөрвөн байна. За таади. Дөрвөн энэ ямаа юм бэ те? Голдоо анхаарахтай юм байна тийм үү? За шагаагаа ахад нэрлэе дөрвөн талын. Морь, хэмээ, ямаа, хон гэдэг юм байна. Шилмицагаа ангот игээ найзах хоёр